Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргье. Манай 10-22 дээр эрүүл мэндийг хамгаалах бясалгал маань School application дээр явагдах учраас та бүхэндээ хэрхэн School application-ыг утсан дээрээ татаж авч мөн хэрхэн School-ээ хэрэглэх вэ гэдэг зааварчилгаа бичлэгийг хүргэх гэж байна. Тийм болохоор эхний ээлжинд сургалтандаа бүртгүүлсэн хүмүүс маань School гэдэг аппликейшнийг татаж авах юм аа. Google-ээс аппликейшнээ татаж авдаг хүмүүс маань Google-ээсээ татна. iPhone барьдаг хүмүүс маань бас өөрийнхөө утасныхаа аппликейшн татдаг хэсгээсээ эхлээд School гэдэг аппликейшнийг татаж аваад тухайн аппликейшндаа өөрөө бүртгүүлж орох юм аа. Ингээд бүртгүүлж орсноороо бүртгэл үүсгээд энэ бүртгэлийнхээ биднээс очих линкэн дээр дараад нэгдэх хүсэлт илгээнэ. Ингээд нэгдэх хүсэлт илгээсний дараа бид таныг бүртгэж аваад тухайн өөрийг таны бүртгүүлсэн хичээлийн ангид тухайн хичээлийн ангидаа нэмэх юм аа. School application гэж компьютернаас яаж харагдах вэ гэдгийг хамтдаа харцгаая. School application дээр одоо энэ манай Topo Academy-ийн community маань байж байна. Ингээд энэ аппликейшныхаа линкийг аппликейшнээ татаж авсны дараа бид энэ community-ийнхаа линкийг өгөөд та хүсэлт илгээгээд бид бүртгэж аваад таны одоо жишээ нь 100-ны хөтөлбөрт бол бид нар энэ 10-22 зэрэгтийн өндөр давтамжийн бяцлаглалын хичээлийг бүртгэлээ аваад эхэлсэн байгаа. Тэгэхээр энэ анги руу орох нэ. Тухайн бүртгүүлсэн ангид маань ямар хичээлүүд байж байх вэ гэхээр бяцлагалд хэрхэн бэлдэх вэ? Давтамж долгионд хэрхэн бяцлагалтай холбогддог тухай. Бяцлаглалын арга зүй техникүүд ямар арга зүй техникүүд байдаг юм бэ? Умсгал дээр төвлөрөх бяцлаглалын тухай дадлага ажил тийм ээ. Аудио шууд хичээл байгаа гэсэн үг. Мэдрэлийн системийн анхаарал төвлөрөл мэдрэлийн систем болон анхаарал төвлөрлийн тухай хичээл. Мэдрэлийн системээр дамжуулж хэрхэн бидний бие махбод тэр чигээрээ яаж ажиллаж байгаа вэ гэхээр мэдрэлийн системээр дамжуулж ажиллаж байгаа учраас бид мэдрэлийн системийн хичээлийг үздэг байна. Ингэснээрээ хэрхэн бид мэдрэлийн системээ тайвшруулах бяцлаглалыг хийх вэ гэж суралцсан. Энэ маань юм дасгал ажиллагаа. Ажид бурхны тухай хичээл. Мөн сүнсний их дагны авшиг буюу 10-22 зэрэгт дээр бяцлагаж сурахын тулд эхлээд сүнсний их дагны авшиг авдаг. Topo бяцлаглалын хүртний системийн хичээл орно. Ингээд хүртний системийн хичээл орсны дараагаар бид нар яг энэ дараалалаар хичээлээ үзэх хэрэгтэй болдог. Ингээд хүртний системийн хичээлээ үзсний дараагаар эрүүл мэндийг хамгаалах бяцлаглаа хийцгээнэ. Энэ маань дасгал ажилтай буюу аудио хэлбэрээр тоглогдсон байгаа гэсэн үг юм аа. Энэ зуны зарлагдсан хичээл маань хүнд зориулагдсан бэ? Тэгэхээр өндөр давтамжаар бяцлагаж сурах байгаа. Бие махбодоо эрүүлжүүлэх зорилготой хүмүүст зориулагдсан байна. Ингээд өндөр давтамжийг мэдэрч өөртөө итгэх аяллаа хамтдаа эхлүүлцгээе. Энэ хичээл маань хизээ таанаас ч үзэх боломжтой учраас та бүртгүүлээд шууд хичээлээ эхлүүлж болно. 7 хоногт нэг удаага хөтөж багш маань бүртгүүлсэн хүмүүстээ хичээлийнхаа асуултууд, ойлгохгүй байгаа зүйлсийг тайлбарлаж өгөх шууд лайв хичээлийг орох юм аа. Ингээд лайв хичээлээрээ бүгдээрээ уулзцгаая. Баярлалаа.